Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Ямаа яагаад чөтгөрийн бэлэг тэмдэг гэж нэрлэгдэх болсон юм бол тоо томшгүй олон аимшиг кино болон аимшиг ном зохиол дээр ямаа бол чөтгөрийн бэлэг тэмдэг гэж маш ихээр гардаг. Тэгвэл яагаад ямаа чөтгөрийн бэлэг тэмдэг гэж ямаа чөтгөрийн бэлэг тэмдэг болсон эхлэл нь шашнаас үүдэлтэй ба учир нь Христийн шашны Библиэлд Есүсийг дагагчдыг хураг, харин Есүсийг дагаагүй хүмүүсийг ямаа гэж зөвлөсөн байдаг. Эрт дээр үед шашны итгэл үнэмшил нөлөө маш хүчтэй байсан тул үүнд итгэсэн урдлын хүмүүс зураачид ямааг чөтгөрийг төлөөлүүлэн зурах болсон байдаг. Мөн зөвхөн энэгээрч зогсохгүй Грекийн домогт Хермесийн хүүхэд Пан ямааны төрхтэй гардаг ба тоо томшгүй хорон зүйл үйлддэг. Энэ бүхнээс үүдэн 1969 онд гарсан Сатаны Библиэлд Сатаныг ч мөн ямаагаар зөвлөсөн байдаг. Үнэхээр чөтгөр байдаг гэж юу? Чөтгөр байсан ч тэр нь ямаа гэж юу? Та юу гэж бодож байна да?